Өргөн эрх төлөөлөгчийн үндсэн ажил бол үндсэн хуулийн 6-гийн 2-ыг хэрэгжүүлэх, стратегийн ордын өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ноогдох хэлбэрээр баялагын сангаар дамжиж хуваарлагдана гэдэг заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд өргөн эрх төлөөлөгч томилогдоод 8 сар ажиллаж байна. 4 шинжээчийн хамт үндсэндээ 5 уулаа ажиллаж байна. Баялагын сангийн хууль 24 онд батлагдсан. За энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс сүүлийн 8 сарын хугацаанд 3 удаа засгийн газар руу боловсруулсан материалуудаа орууллаа. Нарийн сухайт, 5 толгойт, үүсмэл ордог гэсэн. Нийт 26 аж ахуй нэгж байгаа. Тэрний 10 гаруй аж ахуй нэгжтэй холбоотой саналын хувилбарыг боловсруулж засгийн газар руу өгөөд байна. За мөн засгийн газрын дэргэд Эрдэнэс Монгол компани сангийн яамны оролцоотой бас санхүүгийн ажлын хэсэг бас давхар ажиллаж байна. Ингээд өнөөдөр засгийн газрын хуралдаанд бас ажлаа дахин танилцуулахаар дуудагдаад ирээд байна. Бидний зүгээс хийх ёстой ажлууд бол хийгдсэн, бэлэн болчихсон байна. За стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ болон түүнийг тусгай орлуулж баялагын санд хуримтлуулах ард иргэдэд хүртээх бодлогыг засгийн газрын тогтоол, улсын хурлын тогтоол шийдвэр гарч иж хэрэгжих учиртай байгаа хуулиараа. Тэгэхээр одоо засгийн газар болсон байна гэж үзвэл улсын хурл руу оруулж зохих шийдвэрийг гаргаад урагшаа явах хэрэгтэй гэж харж байгаа тийм. 8 сар боллоо шүү дээ. Одоо яг энэ засгийн газраар асуудлыг оруулж бодож байгаа юм байна. 8 сарын хугацаанд 3 удаа засгийн газар огцрох асуудал яригдлаа. Улсын хурл засгийн газрыг огцруулах асуудлыг л 3 удаага одоо ярьж байна. Эхний удаа оюун эрдэнэ засгийн газрын үед бид нар асуудлуудаа боловсруулсан хувилбаруудаа өгсөн. Тэр засгийн газар огцроод цөөнгүй сар өнгөрлөө. Сая хэдхэн сарын өмнө бас өгсөн. Замдаа шатрын засгийн газрыг огцруулах асуудал яригцаар байгаад өнгөрсөн. Одоо ахаад засаг огцрох тухай яригдаад байна. Ордон дээд хүн суудлаа бол доод хүн гүйдлээ олно гэж үг байдаг. Манай ордны хэд маань бас жоохон суудлал нь анхаастай байгаа учраас бидний оруулсан санал улсын хурл засгийн газар руу орч чадахгүй гацчаад байна. Гэхдээ энэ гацааг арилгах үүднээс өнөөдөр засгийн газрын хурал дээр биднийг сонсшоо гэж ерөнхий сайд маань санд гаргаад дуудаж байна. Оноос өмнө ажлын гацаа арилж улс төр докторжиж баялагын сангийн хууль түүний хэрэгжилт урагшлах бахаа гэж найдаж хүлээж байна тий. Танай хэсэг ямар санал руу оруулж байгаа гэсэн үг? За тухайлбал Ачид их Эрдмийн Зэсэрдэнэ гэдэг компаниуд байна. Үүсмэл орд ашиглаж байгаа. Энэ компаниуд бол одоо төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа. Тэгэхээр ашиг малтуулын тухай хуулийн 5-4 хүрээнд энэ асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Төр өөрийн эзэмших хувь хэмжээгээ тогтоож болно гэсэн үг. 50 хүртэл хувийг. Засгийн газар улсын хурл хэлцээд энэ хувийг амнат буюу тусгай төлбөрөөр орлуулчих бас болно гэж. Тэгэхээр энэ болгоныг шинжээч, санхүүгийн шинжээчэд мэргэжлийн байгууллагатай хамтарч бид нар хувилбараа боловсруулж 50%-аар төрийн одоо эзэмших хувь хэмжээг 50%-аар тогтоовол Монголын ард түмэнд баялагын санд улсын төсөвт хэдийн хэмжээний хөрөнгө төвлөрөх боломжтой байна. Цаана нь аж ахуй нэгжийн одоо эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдэд өөрөөр хэлбэл Ачтек гэдэг компани бол цагаангуйн гэр бүл байгаа. Нэг л гэр бүл тийм ээ. Цаана бас улс төрчийн 2-3 гэр бүл байгаа. Энэ болгоныг тооцоо хийгээд бид 50%-аар тооцоолж засгийн газар руу хөргүүлээд байгаа. Мэдээж 34-аас 50% хооронд хэлэлцээр үргэлжилж байна. Бидний баримтлах ганцхан гол зарчим бол үндсэн хуулийн өгөөжийн дийлэнх Монголын ард түмэнд монголчуудад ноогдох зарчмыг баримтлах гэдэг энэ зарчмын хувьд одоо санхүүгийн хувилбаруудаа шинжээчдийнхээ хамт боловсруулад засгийн газар руу оруулаад явж байна тий. Тухайн одогтой холбоотой одоо ямар санал оруулж байна? За 5 толгойн дэргэд 3 компани байгаа. Тухайлбал Energy Resource компани, Hangad Exploration компани, Баруун наран эзэмшиж байгаа. Жижиг 5 толгой гэсэн энэ 3 компани дээр
бас саналын хуулиур боловсруулад засгийн газар руу хөргүүлчихсэн байна. Тэгэхээр бид хэлэлцээрийн үр дүнг засгийн газар баталгаажуулаагүй байхад үр дүнг урьдчилан зарлах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нууцын зэрэгэлтэй байна. Тэгэхээр улсын хурд засгийн газрын шийдвэрийг хүлээхээс арга байхгүй. Бид бол өөрсдийнхөө зүгээс хийх ёстой ажлуудаа хийгээд ийм зузаан номнуудаа цаг тухай бүртэн хөргүүлж байна. Тий. Ачид ихтер бол та 50% авах санал оруулж байгаа гэж шүү дээ. Ухаан хотод яагаад хийж байна? За ачид ихтер бол хэлэлцээр нэлээд урагшилсан байна. Хэлэлцээр нэлээд урагшилсан байна. Талууд саналуудаа харилцсан биеиндээ тавьчихсан байгаа. 34-өөс 50-ийн хооронд хэлэлцээр явж байгаа. Бэтийн зүгээс бол 50-аас доошгүй хувь нь хуулийн дээд хязгаар буюу 50%-ийг туризм шиг ёстой гэдэг байр суурьтай байгаа.